За бүгдээрээ хичээлэл Лоренцийн хүч болон амперийн хүчний тухай ойлголтыг үнзгээрүүлээд үргэлжлүүлье. За тэгэхээр соронзон оронд хөдөлж байгаа цэнэгт бөөм соронзон орны зүгээс хүч үйлчилдэг гэсэн байна. За энэ нэг чухал өгүүлбэр явж байна. Соронзон оронд хөдөлж байгаа цэнэгт бөөмд соронзон орны зүгээс хүч үйлчилдэг. Эсрэгээр нь бодоод соронзон оронд хөдлөхгүй байгаа цэнэгт бөөмд соронзон орны зүгээс хүч үйлчлэхгүй гэсэн санааг нь илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл нэг ийм цэнэг байлаа гэж бодъё. Эерэг цэнэг. Энийг цахилгаан оронд оруулахад хөдөлж исэн ч хөдлөхгүй байсан ч хамаагүй. Тэр цахилгаан орны зүгээс хүч үйлчилдэг. Тэр хүчний үйлчлэлийг бид нэр Q гүрчиг нь E гэж олдгоо. За ийм байдаг байж. Харин соронзон оронд яах ёстой юм бэ? Соронзон орны зүгээс тухайн цэнэгт хүч үйлчлэхин тулд тухайн цэнэг маань заавал хөдөлж байх учиртай. Буюу өөр ингэсэн хурдтай байж тухайн соронзон орны зүгээс түүнд хүч үйлчлэх нэ. За гол санаа нь бол тэр шүү. Тэгэхээр энд нэг юм соронзон орн байлаа гэж бодоход би энэ дүгцтэй. Энэ соронзон орны зүгээс тухайн цэнэгт хүч үйлчлэх нь байна. Хөдлөхгүй бол хүч үйлчлэхгүй. За энийг ойлгосон байх гэж найдаа багш. Ингээд үргэлжлүүлье. За яг энэ үйлчилж байгаа энэ хүчийг хэний хүч гэж нэрлэдэг вэхээр Лоренцийн хүч. Лоренцийн хүчнүүдийг бүгднийг нэмээд явуудах юм бол маш олон цэнэгт бөөмс байлаа гэж бодъё л доо тий. Тэгээд тэр нь тодорхой хэмжээний гүйдлийн хүчийг бий болгодог болвол тэр гүйдэлтэд дамжуулагчид үйлчлэх хүчийг амперийн хүч гэдэг чиглэлийг баруун гарын 2 дугаар дүрмээр болно. За алгаа тэнэлгээ эрхээ уруугаа гүйдлийн дагуу байрлуулбал гэж байна. За энэ доотлын зурган дээр бүгдээр анхаарлаа хандуулъя. Доотлын энэ зурган дээр. Тэгвэл алгаа тэнэлгээд бүгдээрээ эрхээ уруугаа дээш нь гоцоолоход тэр маань юу болдог гинэ? Тэр маань миний гүйдлийн хүчийг илэрхийлдэг гэж байна. За энийг А гэж. Харин тэнэлгсэн энэ дөрвөн хуруу маань энэ бол гүйдлийн хүч байх нь. Тэнэлгсэн энэ дөрвөн хуруу маань юуг илэрхийлэх вэ гэвэл B-г илэрхийлнэ. B-гийн чиглэлийг, соронзон орны чиглэлийг илэрхийлэх нь байна ийшээгээ. За тэгээд алганаас наашаага гарч ирж байгаа нэг ийм өөр гуравдагч өөр нэг зүйл байлаа гэж бодоход энэ маань юуг илэрхийлэх вэ гэвэл тухайн бөөмд үйлчилж байгаа соронзон орны зүгээс үйлчилж байгаа хүчийг үзүүлэх нь байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө A-ыг илэрхийлнэ, энэ B-г илэрхийлнэ. Наашаа гарч ирж байгаа перпендикуляр ямар нэгэн вектор нь өөрөө F хүчийг буюу соронзон орны зүгээс V хурдтай хөдөлж байгаа Q цэнэгт үйлчлэх Лоренцийн хүчийг илэрхийлэх нь байна. За тэрийг ингээд зурчээ. Тэр маань хүч F байх нэ. Чиглэлийг нь бүгдээр ингэж болно. Баруун гарын дүрмээр. Үргэлжлүүлье. Хөдөлж буй цэнэгт үйлчлэх хүчний хэмжээг хэрхэн яаж олох вэ гэвэл одоо энд байгаа нэг F-ийн хэмжээг хэрхэн яаж олох вэ гэвэл QVB гэж олдог байх нэ. Цэнэгийн хэмжээг хурдаар нь үржүүлээд B дүржүүлж олдог байх нь. За гурвуулантай нь шууд хамааралтай байгааг эндээс харж болно. Тэгэхээр Q-гийн хэмжээг ихсгэх тусам F-ийн хэмжээ ихсэх болвол хурдан хөдлөх тусам их хэмжээний хүч. За тэгээд B ихсэх тусам F маань ихсэх нь байна. F-ийн C систем дэх нэгж нь Ньютон, B-гийнх Тесла, Q буюу цэнэгийнх Кулон, хурдны нэгж нь метр секунд байдгийг бид нар мэднэ. За үргэлжлүүлээд уншвал нэг ийм юм яригдчихэв. Лоренцийн эндээс уншиж байгаа шүү багш. Лоренцийн хүч бөөмийн хурданд үргэлж перпендикуляр байдаг гэж байна. Лоренцийн хүч бөөмийн хурд. Нэг юм хурдыг бүгдээрээ аваад зуръя л да. Нэг юм хурд байла. Ийшээгээ хүч байла. Энэ Лоренцийн хүч, энэ маань бөөмийн хурд. Энэ хоёр перпендикуляр байх юм бол хэрвээ хүч бөөмтэй перпендикуляр байх юм бол энэ ямар хөдөлгөөнийг бий болгодог гэж тойрог хөдөлгөөнийг бий болгочихдаг. F маань буюу тухайн Лоренцийн хүч маань тойргийн төрөв чиглэн. Харин тэр V гэдэг вектор маань тойрынхон шүргэгчээр чиглэдэг. Тэгэхээр энэ хоёр маань нийлээд юуг бий болгох вэ гэвэл ийм тойрог хөдөлгөөнийг бий болгодог байх нэ. Эрхэм сурагчтай. Тойргийн төрөв F чиглэх нь байна. Үргэлж перпендикуляр байх учраас түүний хөдөлгөөний тарактер тойрог хэлбэртэй байна. За энэ дээр хэлсэн байна. Ньютоны 2 дугаар хууль ёсоор F тэнцүү mv квадратыг хуваах нь r бөгөөд уг хүч нь Лоренцийн хүчтэй модулаараа тэнцэн буюу төвд тэмүүлэх хүч нь энэ удаад Лоренцийн хүч бий болно. За тэгэхээр Лоренцийн хүч нь төв рүүгээ тэмүүлж байгаа. Нөгөө тэгүр төвд тэмүүлэх хүчийг бүгдээрээ mv квадратыг хуваах нь r гэж болдог. Ньютоны 2 дугаар хуулиар. Лоренцийн хүчийг яаж болох вэ? Лоренцийн хүчийг QVB гэж болдог шүү дээ бүгдээрээ. За тэгээд энэ хоёрыг хооронд нь тэнцвүүлж чадах уу гэж асуугаад байна л та. Тэгэхээр энэ хоёр маань ингээ хоорондоо тэнцээд тэр нэг тойргийн радиусыг илэрхийлсэн илэрхийлэмж гарч ирэх нэ гэж байна. Тойргийн радиусыг бүгдээр ингээд
Энэ зурган дээр шууд харуулчих. Энэ зурган дээр эндээс энэ хүртэл тодорхой радиус байгаа гэж бодъё. Ямар радиустай тойргийг зурах вэ гэвэл энэ тэгштгэл дээрээс V-гнүүд нь хураагдаад R тэнцүү MV-г үржих нь QB хэмжээтэй радиус бүхий тойргийг зурдаг байх нь. Тэгэхээр тухайн тойргийн радиус нь mass V болон QB-гээс хамаардаг байх нь. Эдгээрийг арилгачих багш нь бүгд ингэж бичсэн байгаа учраас тэнд. За тэгвэл энэ тэгштгэл хаанаас гарч ирсэн юм бэ? Тэрний гаргалгааг нь хийчлээ. Үндсэндээ бол төв тэмүүлэх хүчээ бүгдээрээ Лоренцийн хүчтэй тэнцвүүлж гарч ирдэг байх нь. Энэ хэсэг нь MV квадрат R, нөгөөх нь болвол QVB байдаг. Тэгэл гарч ирж байгаа гэж бодож байгаа. Энд MV бөөмсийн импульс болно. Хурдны вектор нь B-д перпендикуляр биш бол бүгдээрээ ингэж болох нэ гэсэн байна. За тэгэхээр тэрнээс өмнө газ энийг ярьчих. Энэ M-ийг V-гээр үржүүлэхээр энэ нь тухайн бөөмийн импульсаар илэрхийлэгдэх байна. Импульсыг P үсгээр тэмдэглэдэг. Тэгвэл R-ийн нөгөө нэг илэрхийлэмж нь P байх нь QB байдаг байна. За энийг ном сурах бичиг дээр ер нь мессер бичсэн байдаг харагддаг. За дараагийн өгүүлбэр нь хэрвээ хурдны вектор нь B-д перпендикуляр биш юм бол гинэ. Одоо B нэг ийшээгээ байлаа гэж бодъё л дээ хэдүүлээ. Тэгсэн чинь хурдны вектор нэг жоохон зөрөөд байлаа гэж бодъё. Ингэж одоо перпендикуляр биш иймэрхүү. Энэ хооронд нэг юм өнцгтэй альфа өнцгтэй байх юм бол бүгдээрээ QVB гэдэг дээдлийн тэгштгэл дээр хаана энд байгаа тэгштгэл дээр энэ тэгшгэлийг бүгдээрээ синус альфагаар үржүүлж өгнө. Синус гэж юу юм бэ? Синус гэдэг чинь эсрэг талыг нь хэлж байгаа үстэй тий. Энэ эсрэг бүрэлдэхүүн хэсгийг нь хэлж байгаа тухайн векторыг. За ингэж багш нь ингэж. За энэ бол B синус альфа. Өөрөөр хэлбэл энэ хоёр заавал 90 градус хоорондоо болох нь л дээ. Тэр утгаараа л тэр синус альфагаар үржүүлж байгаа мал гэдээ ойлгочих бүгдээрээ. Окей. За үнцэг байх юм бол синус альфа, үнцэг 90 градус байх юм бол синусыг нь бичихгүй гэдээ ойлгочих. За энэ дээр саяны ярьсан зүйлс явж байна. Энэ ямар хүч вэ гэвэл энэ Лоренцийн хүч төв тэмүүлж байгаа учраас төв тэмүүлэх хүчтэй тэнцэн энэ маань хурд тэгээд энэ хоёр маань хоорондоо перпендикуляр байдаг бол заавал тойрог хөдөлгөөн хийдэг байх нэ. Соронзоороо хаашаа чиглэж байна? Цаасны хавтгад перпендикуляр цаашаага чиглэж байна. За яг үнтэй адилхан сөрөг цэник байх юм бол бүгдээрээ иймэрхүү байдлаар бас энэ хоёр векторыг илэрхийлээд ийм тойрог зурдаг байх нэ гэдээ ойлгочих болох нь байна. За түрүүн хэлсэнчлэн тухайн бөөм маань өөрөө соронзоо орон дотор ийм хурдтай яваад энэ соронзоо орны одоо индукцийн вектор болон хурдны векторын хооронд тодорхой хэмжээний альфа үнцэг байх юм бол энэ үйлчилж байгаа хүчийг нь Лоренцийн хүчийг яаж болох вэ? QVB sin альфа гэж олдгоо гэж хэлсэн. Синус нь одоо энэний юу гэдэг те ямар байгуулагч вэ? Босоо байгуулагч. Тэгээд ерөнхийдөө 90 градус болчлоо гэж ойлгож болно. За үргэлжлүүлье. Соронзоо оронд бүх гүйдэлтэй дамжуулагчид хүч үйлчлэх үү? За цэнэгт хүч үйлчилж байгаа юм чи гүйдэл чинь цэнэгээс үүдэлтэй. Тэгэхээр дамжуулагчид хүч үйлчлэн тэр хүчийг амперийн хүч гинэ. За хэрхэн яаж олох вэ гэвэл тэр хүч нь BIL синус альфа байх нь хүчний нэгж Ньютон, B-ийн нэгж Тесла, гүйдлийн хүчний нэгж ампер, уртын нэгж метр байдаг. За энд L соронзоо орон дах дамжуулагчийн урт юм а. Тухайлбал энд нэг юм соронзоо орон байлаа гэж харъя бүгдээр. Энэ цаашаага чиглэлтэй. Тэнд нэг юм дамжуулагчийг оруулаад утсаар ингээд ороогоод батарейнд залгачих юм бол гүйдэл гүйж эхлэх нь тодорхой. Гүйдэл гүйгээд эхлэх юм бол соронзоо орон гүйж нь хөдөлгөөнтэй байна. Газ хүчээр үйлчлэе гэдэг байх нь. Тэр хүч нь X доошогоо байх нэ. Залуусаа. За түүнийг хэрхэн яаж олж болох вэ гэвэл баруун гарын дүрмээр олж болно. Яагаад бүгдээр X доошоо байгааг ярилцъя. Эрхийн хуруу маань юуг тодорхойлох вэ? А-ийн чиглэлийг тодорхойлно. А маань зөв гарт тийшээ. Тэгээд та бүхэн маань надыг дуурайгаад бас бариад үзээрэй. B маань цаасны хавтгад перпендикуляр цаашаа учраас би ингэж чиглүүлээ. Та нар руу мэд харагдаж байгаа бол ч миний зүгээс цаашаага байгаа энэ маань. Алга маань хаашаага харж байна. Алга X доошоо учраас энэ. Алганаас доошоо чиглэсэн перпендикуляр ийм нэг вектор. Тэр маань хүчний вектор. Тийм учраас хүч доошоо чиглээд байгаа. Энд байна. Хаана вэ? Энд байна. Доошоо чиглэж. За тэгвэл энэ чиглэлийг бүгдээрээ ингэж олноо. Гүйдэлтэй дамжуулагч маань B-тэй альфа үнцгийг үүсгэж байгаа юм бол энэ дээр харуулсанчлан BIL гэдэг тэгштэглээ синус альфагаар үржүүлж өгнө. Тэр альфа маань өөрөө энэ хоёрын хоорондох үнцэг юм байна. L болон B-ийн хоорондох үнцэг юм байна гэдээ бүгдээрээ ойлгочихъя. Альфа маань соронзоо орны шугам ба гүйдлийн шигийн хоорондох үнцэг байх нэ. За тэгвэл хэд хэдэн тэгштгэлтэй боллоо. Ганцхан одоо ийм цэник байх юм бол Q цэник байх юм бол түүнд үйлчлэх хүч нь QVB синус альфа байсан.
Харин нэжгээд цэник нийлээд урсаад хөдөлж явах юм бол энэгээр I гүйдэл урсж явах юм бол тэр маань амперийн хүч бөгөөд IL B синус альфа дамжуулагч урт нь надад бас чухал байх нь.